За сайн байцгаана уу? Намайг өмнө үтсэн 100 хүндээ баярлалаа. За YouTube-ийг ч амар хэцүү байна уу? Амар сахилга бот шаардж байна. Тэгээ нөгөө 7 хоногт нэг удаа аплод хийх юм уу, 2 удаа хийх юм уу, өдөр болгон хийх юм уу? Би одоо тэр нөгөө 30 минут, 1 цаг, цаг 30, 2 цаг ярьдаг хүмүүсийг үнэхээр биширж байна. Яаж тэгж тасралтгүй их юм ярьж чаддаг байна. Тэгээ би бол бүр 5 минут ярихад надад амар хэцүү байгаа шүү дээ. Тэгээ нэгт YouTube их амар хэцүү юм байна. Амар сахилга бот шаардж байна те. Тэгээ гэрээсээ ажил хийдэг болохоор залхуураад хөвтөд байхгүй яг үнийг хэлэхэд. За нэгт YouTube их хэцүү юм байна. Хоёрт сүүлд би нэг хүнтэй 15 минут уцаар байлаа. Би хүнтэй жоохон уцаар ярихаар жоохон тэр шаадаг болсон байлээ. Уг нь бол өдөрт нэг 20 30 дуудлаа хахад нэг төвөгшөөдөггүй л дээ. Уг нь гэхдээ удаан яриад тэгээ нөгөө байнга тайлбарладаг юм а дахиж ярихаар жоохон залхаад байлээ. Уг нь тэгдэггүй, sto тэгдэггүй гэж өөрийгөө барыг ярьдаг гэсэн чинь жоохон төвөгшөөгөөд лээ. За тэгээ юуны талаар ярьсан бэ гэхээр тухайн ихч маань 2 удаа пэйж худалдаж аваад бүүстээ үр дүнтэй хийж чадахгүй байсан гинэ. Тэгээ надаас пэйж худалдаж авах гээд асуусан байхгүй юу? За мэдөө чиний пэйж чинь асуудалгүй юу? Тэгээ бүүст хийж болох уу? Би ингээ бараагаа яаралтай зарах хэрэгтэй байна. Бүүст хийгээд чи хурж ирээ заагаад өгөөч гэдэг. Ямар ч би бүүст бол өөрөө нэг амарлаг хийдэггүй. Гэхдээ пэйжтэй холбоотой бүүстний асуудлуудыг бол мэднэ. Ер нь хүнээс пэйж худалдаж авахдаа таад нөгөө шалгахад аюу амархан шүү дээ тий. Одоо ингээд аль нэг пэйж рүү ороод за харагдах нүггүй юу ингээд boost post гэдэг цэнхэр кноп нь идэвхтэй байх юм бол асуудалгүй гэсэн үг шүү дээ. Энэ миний YouTube-ийн хамгийн анхны бичлэг. Тэгээ ингээр харагдах юм болов. Энэ нэг цэнхэр кноп нь ингээ boost post гэдэг бичиг нь байж ах юм бол boost хийхэд хэвэн гэсэн үг энэ пэйж нь. Хэрвээ ямар нэг шалтгаанаар Facebook community стандарт юм уу ямар нэг асуудал үүсгээд тухайн пэйж нь boost хийж болохгүй болцсон байвал boost unavailable буюу ингээд тэр кноп нь идэхгүй болцсон байдаг байхгүй юу? Ийм пэйж дээр boost хийх боломжгүй нэгт. Хоёрт ер нь тэгээ тэр их ч уцаар ихтэй ингэж байгаа байхгүй юу? Би ингээд boost-д дарцсан чинь энэ review гэдэг нөгөө ads manager дотор ингээд хянагдаад яваад эхэлдэг шүү дээ. Тэгээ ингээд хариу ирэхгүй удаад асуудал пэйжэнд байна гэдэг байгаа байхгүй юу? No, sorry. Асуудал пэйжэнд биш. Таны ads manager дээр л асуудал байна гэсэн үг. Тэр нөгөө boost маань яг нөгөө ижил агуулгаа дахиж явуулах гэдэг нь үү те. Би нөгөө boost амар сайн мэддэг хүн биш. Гэхдээ нөгөө pages шалтгаалсан boost хийж болохгүй нөө эсвэл таны ads manager-тэй холбоотой байна уу гэдгийг осолдолгүй зааг нь бол мэдээд байгаа байхгүй те. Тэгээд энэ бичлэгээр за тэрийг л хэлэх гэсэн юм уу. Тэгээд page худалдаж авахдаа түрүүний миний харуулсан boost post гэдэг кноп нь идэвхтэй байна уу шалгах нь байна. За тэгээд ads manager-тэй холбоотой одоо Facebook-ээр дүүрэн boost хийгээд гэсэн хүмүүс байгаа. Туршаад үзээрэй. Ажлын байран дээрээ дуудчих. Очтг нь хэрэг байна. Зарим нь магадгүй онлайнаар их бах. Туршаад үзээрэй баг дүнгээр. Надаа нэрээ нэг таньдаг дүү байгаа шүү. Энэ бичлэгийг үзэж байгаа. Boost хийлгий гэсэн үг байвал манай отгоо дүүгийн утасны дугаарыг надаас авч болох нэ. За тэгээд Facebook-ийн пэйж ашиглаж бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурчлах ажилд амжилт хүсье. Одоо ингээ энэ бичлэг нэг 3 минут орчим болж байна. Үнэхээр хэцүү байна. Би бүр сүүл рүүгээ 5 минутаа ч хүрч чадахгүй байна. За тэгээд комментоо нээчин одоо багаар YouTube сурж эхэлж байна. Тэгээд коммент бичээрэй. Юуны талаар ярих уу гэдэг талаар коммент бичээрэй. Баярлалаа.